За юу байцгаана. Тэгэхээр өнөөдрийн ярих ухаантай сэдвэр шүү дээ те. Тарот. Тэгээ spirituality. Тэгээд ер нь бол ингээд нэг тарот яаж ажилладаг вэ гэдэг ч юм уу ер нь бол нэг ойлгомжтой хэдүүлээ тайлбарлацгаая. За. Эхнийх нь тарот болохоор шинжлэх ухаан биш ээ. Окей. Энэ бол зүгээр ингээд нэг юм чиний амьдрал яг юу болоод байгаа чиний энерги гэдэг зүйлийг чинь л хардаг нэг хэрэгсэл ингээд болохоос ш нэг ванга шиг ч юм уу ингээд нэг кейс болон ч бас биш шүү дээ. Нэгт. Хоёр талаараа ингээд нэг юу вэ? Тарот болохоор чамд ингээд нэг яг ямар энерги байдаг тэрийг ингээд нэг discover хийх буюу нээн илрүүлэх зүйл гэж ойлгож болно. Хэдүүлээ ингээд нэг ойлгомжтойор ингээд нэг ярьцгаая. Тарот дээр үндсэн major хүзрүүд гэж үүдэг. Энэ болохоор 22 ширхэг хүзэр байгаа. Энэ major хүзэр болгон зүгээр нэг хүний амьдрал ингээд тохиолдог гол ингээд нэг үйл явдлууд ч юм уу гол ингээд нэг челленжүүд тэдрийг ингээд нэг юу гэх давах гаргалгаа маргалаатай л ингээд одоо тайлбарлагддаг гэх юм уу тэгэл ойлгочих бас болохгүй юу. За. Хэдүүлээ ингээд нэг хэд хэдэн зүйлийг аягуулсаа ойлгох хэрэгтэй. Таротон дээр ингээд гарч ирсэн хариу байгаа шүү дээ. Ялангуяа ирээдүйд яг юу болох вэ гэдэг. Энэ зүгээр дефолт хариу байхгүй юу? Дефолтыг хэдүүлээ юу гэж болох вэ л шүү дээ. Тэг юу ч хийхгүй ингээд ангаагаал явж байхад л ингээд болж байгаа үе л одоо кейс байхгүй юу? Тэгээ тарот ч бол зүгээр жижиг нэг юм cheat code гэх юм уу? Яаж ивэл нэг компьютер тоглоом дээр бид нар чи ингээд нэг wall hack гიშгэлтэй шүү дээ, тэ. Wall-ны цаас ингээд нэг за энэ бач гарч ин тэл утуулж байгаа л гиндулж наадаг ч юм уу, тэ. Яг тэр үн шиг ингээд нэг чамд яг ямар хуу үйл явдал болох шин гэдгийг одоо нэг өрсөлдөн гэдэг нэг тодорхой хэмжээр харах гадарлагаатай л ингээ болох л одоо кейс байхгүй юм. Тиймээс ингээд нэг жишээлбэл тарот ингээ хариу ингээ жоохон fucked up хариу гарлаа гэж бодъё л та тий. Тэнгүүт энүүн дээр бид нар тэг шаналдах шаардлага байхгүй. Харин ч эсэргээрээ штэ тий. Окей давай. Ийм хүн ингээ нэг мэдрэл муутай ингээ үйл явдал ингээ нэг болох ч байгаа бол гаргалгаа гэдэг хөзрөөс ингээ бид нар ингээ нэг яаж ухаалаг одоо ингээд нэг тэр үйл явдал тэр кейстэй ингээд нэг хандах вэ гэж л ойлгочвол болохгүй. Тэгэл хүмүүс над дээр тий цогоо чи яг чиний хэлснээр байгаа би ингээд нэг өгзөглөг өөрчлүүлээ тэгээд би тэгээд чи мэдсэрэж өгзөглөг өөрчлүүлж байгаа юм уу? Гуулал арай өөрөөр ингээд нэг юм сэргэлэнтэй ч ингээд нэг юм кейс ингээд нэг ойлгоод ингээд тэр нөхцөлөд ингээд нэг юм давуулцахад байсан л одоо ухааныг гадарлахгүй да. За тэгээд дараа нь ингээд нэг юм тарот ингээд нэг юм сурж байгаа ингээ хүмүүст ойлголт ингээд нөхөд штэ тэ. Хэдий сайн тарот ридер болно гэдэг нь штэ яг үндэ чи төдий чинийгээр туршлагатай буюу ухаантай байх хэрэгтэй байхгүй юу? Амьдралын туршлага. Тэгээ бас ингээд нэг амьдралын туршлага дан ганц ингээд нэг юу гэх чухал байгаагүй тэрнээс гаднаас ингээд нэг юу гэх бас ингээд нэг мэдлгүүд ингээд чамд хэрэгтэй байсан. Тийм философи мэдлэг тийм нийгэм яаж явдаг, хүний ингээд нэг psychology хүн яагаад иймэрхүү шийдвэр гаргадаг тийм тэг ингээд нөгөө иймэрхүү одоо өөрийгөө ингээд илүү хөгжүүлэх тусам чи ингээд нэг илүү сайн ингэж нөгөө хүмүүс ингээд нөгөө гаргалгаа гэдэг зүйлийг л олох ингээд боломжтой ингээд нөгөө болцдог байхгүй юу? Тэг ингээд хэдүүлээ ингээд нөгөө анзаарцгаая. Бид нэр manifestation гэж их яриад байгаа шүү дээ тэ нэг хөөхнөт чинь тэ. За сайн байцгаана ингээд нөгөө бүсгүүчүүдээ гээл тэ би гайхаад идэв хүүд найдсан юм шээ. Тэг ингээд нөгөө manifestation чинь яг үндэ бас ингээд нөгөө бас simple зүйлхгүй да юу гэвэл эхний дүрм чам vibration ингээд нэг ойлгох хэрэгтэй боёо чи юу үргэлж байнга мэдэрдэг яг юу үргэлж ингээд нэг байнга ингээд боддог гэдэг чинь ингээд нэг чиний одоо хэн бэ гэдгийг чинь харуулад өгч байгаа. Хойноос нь болохоор штэ тэ attraction боёо ингээд нэг чиний мэдрэмжтэй ингээд нэг таарсан ингээд нэг хүмүүс сайн үгээл ингээд матч болоод ирдэглэхгүй да. За тэгвэл ингээд ойлгож болцгоо. Энийг тароттой яаж болох вэ? За би ингээд нэг хүмүүст ингээд хувийн уншлах хийхтэй жишээлбэл байнга энергийн шалгадаг эсвэл ингээд нэг юу гэх гэдэг хүнтэй ингээд нэг дийл хийгээл нэг уучраа олоход ингээд хэцүү байвал штэ тэ ингээд тэр хоёр хүний ингээд нэг soul contract буюу сүнсний гэрээг нэг харцдаг байхгүй юу. Тэгээ сүнсний гэрээ гэдэг зүйлийг ингээд нэг юу гэх ойлгохгүй байгаа хүмүүс ингээд хэлэхэд би нэг дээр бичлэг хийжсэн нэг миний нэг плейлистэн дээр нэг ухаантай ярьдаг гэдэг нэг плейлист байгаа байхгүй тэрэн дээр нэг сайхан ороод харчихсан. Энүүн дээр би тэр сүнсний гэрээ гэдэг зүйлийг айгүй амарчлал тайлбарлсан л байгаа л да. За тэгээд хүн болгоно өөрсдийн гэсэн нэг юм давтагддаг ингээд нэг паттерн буюу одоо юу гэж яддаг үйл явдлууд давтамжууд ингээд байдаг. Жишээлбэл альмаа гэдэг охин жишээлбэл ингээд багаасаа хүнтэй нэг жил үрхээс салаад явуулдаг л гэж та альмагийн ингээд нэг паттерн буюу давтамж л болцсон л байгаа зү харах хонор батхад тэгвэл ингээд тар төцөр тэгэл энэ паттернга яаж ингэж нэг юу гэх брейк овер хийх вэ гэдгийг л ингээд нэг одоо ойлгоод өнгөрсөн хүмүүсээсээ юу юу сурах хэрэгтэй юм бэ те
Тэгвэл тэрний дараа би яаж ингэж нэг урагшаа алах вэ гэдгийг л одоо нэг жишээлэхгүй да түүнээс ингээл нэг хизээч ингээд нэг юу гэх одоо юу гэдэг хэдүүлээ нэг зүйл ингээ аягүй сайн ойлгоцгоё. Би хүнд ингээ таарат ингээ уншлаа гэж бодоход дефолт мэдээллийг л ингээ нэг хэлж өгнө үү гэхээс биш цаашаа ингээ юу гэх энэ асуудлын гаргалгааг шийдэх цаашаа амьдралдаа яаж ингээ юу гэх итгэвтэй хандаж ингээ нэг юу гэх өөрийгөө хөгжүүлэх гэдэг чи одоо тэгэл наач чиний өөрөө ч асуудал ингээ болж байгаа байхгүй да. Тэгэл угаасаа ингээ нэг чулуун дээр ингээ юу гэх нэг удаа бүдэрч болно л та хоёр удаа бас бүдэрч болно л та гурав дахь бүдэрх юм болсон чи асуудал үстэй. Тэгвэл гурав дахь бүдэрх юм бол ингээ нэг юм дахиж таарад уншуулж ингээ мэдээлэл авах шаардлагагүй байхгүй яад вэ? Яг надад ашигтай л та. Тийм. Гэхдээ бас цагийн лайд байхгүй да. Тиймээс ингээд хэрвээ чи нэг асуудал дээр ингээд 3-5 өдрөл ингээд төөрж ингээд бодолж явж ивэл яг үндэ simple ингээд хариултыг ингээд хэлэхэд штэ зүгээр амьдралтайгаа нүр тулахлахгүй. Oh shit би ингээд юу гэх энэ асуудлуудыг өөрөө бүтээсэн байна гэдэг ч юм уу те. Тэгвэл би одоо энэ дээр өөрөө гаргалгааг ингээд гаргая гэдэг ухаан ингээд бас ингээд байхгүй. За тэгээд ингээд юу гэх миний бас дэх үечсэн сургалт авч ирсэн хүмүүс саяхан ч гэсэн сургалт авсан хүмүүст ингээд хэлэхэд нэг зүйлийг таард ингээд нэг өөрийгөө уншин уу, бусдыг уншин хамаагүй за нэг зүйл заавал байх хэрэгтэй шүү. Чамд ямар ч хүлээлт байх ёсгүй шүү. Хүмүүс ингээд нэг ярьдаг өөрийгөө үзэж болдгоо аргагүй шүү дээ. Яад үл ингээд юу гэх нэг хүчээр гой хариуг олох гээд expect хийсэн байдаг хгүй одоо шил за бодоод үзэл та нэг манай краш намаа ингээд юу гэж бодож байгаа гэдэг юм дээр нэг хүчний краш ингээд бодонгоо тэгээ навыг тоочосоо л гэсэн бодолтой байгаа штэ гэх юм бол тэгэнгүүтээ хариун шал өөр гараад ихэд хүчээр угаасаа ингээд юу гэх гой болох гэж чичирч болохгүй да тэрвч утгагүй байхчгүй заяа яад үл эн чи өөрөө тэр black magic буюу хар magic болчихдог байхгүй юм энийг ингээд нэг аягүй бол хүмүүсээс надаас ингээд асуудаг хар magic гэж яг юу ингээд тэрнийхээ орхон одоо ойлгомжтой. Чи угаасаа ингээд юу гэх чамтай ямар ч ингээд сүнсний гэрээ байхгүй, чамтай уулзах ямар ч ингээд падли байхгүй ингээд байгаа хүний араас ингээд юу гэх одоо зурлал нэгдэг чи өөрөө л болохгүй л хариул болчихлоо юм л да. Нөгөө чи чамтай баймар байх те хөзрөөр ингээд наангоотой те угаасаа ингээд нөгөө чи ингээд 6 гээл 8 гэдэг хөзөр гарч ирсэн те угаасаа өхлийн хөзөр мөзөртэй чамайг харилцаа жижиг болох зурагшаа ингээд явж хахад хүчээр ингээд те энэ л яста миний анги хажууд байх хэвээр энэ бит ойл гэж ингээд нэг солиорч бас болохгүй да. Зүгээр л окей. Энэ хүн битээр угаасаа нэг цааш ярих юм байхгүй юм биш. Энэ битээр угаасаа цаашаа кейс ингээ байхгүй юм биш. Тэгвэл би амьдралаа бодъё дол гэл явчихад уулвал амрахгүй. Тэгэхгүй тэгэл нэг зуралдаад байна гэж өөрөөс нэг одоо проблем байгаад байна да. Эхнийх. За тэгээд угаасаа ингээд нэг тааротон дээр хүссэн үсээгүй нэг 60 муу 70% нь хайр асуудаг тий. Тэгээд нийт ингээд нэг миний ингээд таарад уншилт хүмүүсийн нэг 60-40% нь хуваачаад болт юм дөө 60% нэрчүүд окей 60% нөхдүүд 40% нэрчүүд гэдэг ч юм уу те. Тэгээ угаасаа энэ дээрс ингээд хідүүлээ юуг дахиж ингээд нэг анзаарч ингээд болох вэ гэвэл ч те. Бид нэр одоо тэр хайр бид нэр тэр уцрах хэвээр одоо тэр divine ингээд нэг партнер буюу divine одоо хүн гэж ярьдаг те. Тэрийг одоо матч одоо энергийн хувьд ингээл матч хийхин тул зүгээр бид нар зүгээр нэг юм тарот байна уу эсвэл нэг астролог байна уу тэгээ нэг өөр бас юмнуудаар л ингээл нэг хайлтныг хардаг болохоос ш гэхдээ эцсийн дүндээ штэ те чи хинтээ яаж байх чи ямар хуу ингээд нэг хүнтэй суух ялангуяа ч одоо нэг амьдралаа нэг ларитмаг нөхөр шиг дарк хүнтэй ингээд байхыг хүсэхгүй нэг гой хүнтэй байхыг хүсч үл штэ те чи энэ дотроо өөрөө юу ингээд нэг ойлгоцсон байх хэрэгтэй. Чи энэ дотор өөрөө юу ингэ шийдсэн байх хэрэгтэй вэ гэдгийг л таарат гэдэг үзрүүл одоо толдойл авчиж байгаа байхгүй да. Тэгвэл тэгэл амархан болчихж байгаа үстэй цаашаа амьдралууд. Тэгээ харж үзье зав хэдүүлээ. Бид нар үргэлж одоо өөрийнх нь тэр нэг юм айдас эсвэл өөрийнх нь тэр нэг юм төвхтэй юм уу эсвэл нэг тийм эргэлзээнүүдээсээ ер нь дандаа зүхтдаг. Би хэд хэдэ айгүй том кейсүүдийг харж ирсэн. Би бас өөрөө ч гэсэн бас ингээд зарим нэг нөхцөлөдлөөс өөрөөс тийм байснаас үнэлтэй яаж вэ гэвэл ч тийм ингээд нэг би нэг амар эргэлзээнд орсон амар ингээд нэг төвхтэй нөхцөлөдлөөр ингээд байнгут угаасаа л ингээд юу юм би тэр өөрөө ингээд нэг тэр нөхцөлөдлийг бүтээсэн өөрийнхөө одоо тэр нэг мэдрэл муутай юмнуудаас ингээд би өөрөө зүхтаагаад байсан бас үнэлэхгүй. Тэгвэл ингээд хариу нэг амархан болчихж байгаа байхгүй. Би тэгвэл зүхтаахаа болчихъя. Би сайхан нүүр тулчихъя. Одоо ингээд нэг урагшилчээ те. Тарот норс одоо шилээ би
Rich Love гэдэг хүнийг ингээ үздэг. Тэгээд Монголоос гэх юм бол Нэл Тарууд тэр залуу болоо айгуу сайн тараад үздэг шүү. Тэр залуугийн тэр нэг гаргалгаанд өстой ухаалаг өгдөг байхгүй юу. Тэгээ ингээд нөгөө бодоод үзээ бид нэр үргэлж гой хариу, гой зүйл гэдэг зүйл дээр экспект өгдөг. Гэхдээ яг үүндээ тэр анханасаа чухал байгаагүй. Юу биднэрт амар чухал байсан бол бид нар яг үүндээ энэ дотроо юу өөрчлөх вэ гэдгийг л мэдээд авчихсан чухал байсан одоо байхгүй юу. Тэгэл ингээд бодоод үзээ л да ингээд нэг одоо нэг хүүхний тэнгэрүү ч юм уу залуугийн тэнгэрүү ингээд нөгөө хүмүүс ингээд байлаа гэж бодоход энэ дотор чинь нэг юм өөрчлөх хэрэгтэй байгаад болохоор л ингээд нөгөө юу гин чам дээр үргэлж нэг одоо чамааг нэг араар чинь тавих юм уу эсвэл нэг нарциссик хүн ч юм уу эсвэл нэг мэдрэл муутай баачка үзүүлэгч ингээ хомох баачкал ингээ нөгөө иржил байгаад байгаа байхгүй. Гол нь энэ дотор чи нэг юм шийд хэрэгтэй нэ та. Энэ дотор юм засах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд энийг болохоор одоо шилэл таарат үзэр дээр өхлийн үзрөөр трансформашн буюу хөөрлийн процесс гэж ярьдаг байхгүй юу. Чи хизээч ингээ нөгөө юу гэх дотор чинь одоо бата шиг одоо хүнтэй ингээ нөгөө байж араараа савуулах ингээ айцтайгаа ингээ нөгөө байгаа. Тэгээ дотроос яагаад энэ хүнтэй ийм хүмүүсийг үргэлж ингээ аттракт хийгээд ингээ байгаад байгаагаа мдээгүй, мэдхийг ч хүсэхгүй ингээ байгаа цагт ч бас хизээч бас нэг юм амар гоё ингээ нөгөө хайрыг экспект хийж болохгүй да. Тийм ойлгомжтой байгаа зү. Яагаад гэвэл шүү дээ ингээ бодоод үзээ. Бидний энэ одоо зүрх, бидний энэ одоо нэг vessel гэж ярьдаг буюу багтаамж те, энергийн багтаамж гэдэг зүйлийг бидний бодолтой уснаас ингээд нэг төсөлч заа. За юу гэж үгүйгэл шүү дээ. Энэ бодолтой ус болохоор энэ усны болохоор чанд байгаа энерги ойлгоцгоо хийдүүлээ. Энэ энерги чинь болохоор чи юунаас ингээд нэг юм жоохон мэдрэл мотой relationship-ийг байнга attract хийдэг, мэдрэл мотой chaos-ыг байнга ингээд нэг attract ингээ хийдэг байхад шүү дээ, тэ. Чиний энэ бие чинь дасцсан байгаамаа. Тэгээд угаасаа ингээд нэг чи одоо амар гоё ингээд нэг хайрлах хүн байлаа шүү дээ. Тэр ч одоо нэг wine гэдэг төсөлжилж чи тэгээд wine авахын тулд тэгвэл энэ боталтайгаа усаа асгаал хойноос нь wine хийнэ зэтгэхгүй энэ усан дээр wine хийгээд гизээ өвтөх юм болдог байхгүй юу? Ойлгомжтой болж байгаа зү. Юу гэж би таадтай ингээд нэг хуваалцах вэ үйлчлээ те. Бид нар үнэхээр ингээд нэг амьдралаа ингээд нэг өөрчлөхийг хүсээд тарот гэдэг зүйлээс ч юм уу эсвэл spirituality магадгүй ингээд нэг YouTube дээр байдаг гүрүүнэр ч юм уу, философи ч юм уу ингээд нэг юмар ингээд нэг мэдээлэл олж авч байна да. Гэтэ энэ чинь зөвхөн мэдээлэл ихгүй да. Гол нь чиний тэр нэг усаа асгаад доторхоо цэвэрлээд шинэ энергийг хүлээж авах. Тэгээ шинэ амьдралаа өөрөө бүтээх нь яг үнд чиний ингээд нэг шалтгаан, чиний ингээд юугийн одоо хичээл зүтгэлээс ингээд нэг хамаард шүү гэдэг бид нар ингээд нэг ойлгох хэрэгтэй л байна л да тийм. Эзэж ингээд юугийн чи угаасаа ингээд нэг юм давтамжтай ингээд юугийн chaotic харилцаа давтамжтай ядаргаатай хүмүүсийг баян ингээд attract хийдэг бол энэ дотор чинь яалчгүй нэг юм байгаад байна гэдгийг л сануулад байгаа байхгүй юу. Энэ доторхоо л өөрчилчихлөө тий. Тэгээ угаасаа сонирхолтой нь би таас нэг арга зааж өгөө. Хаанаас би өөрт хэрэгтэй байгаа мэдээлэл, хаанаас би өөрт хэрэгтэй байгаа wisdom-ыг олох вэ гэдгийг ингэж ашиглах зүгээр дээ. Би өнөөдөр өөрийгөө хийлэхэд бэлэн байна. Би өнөөдөр хичээлээ сурахад бэлэн байна. Тэгэхээр ингээд хэрвээ миний spirit сонсч бол, хэрвээ universe ингээд сонсч бол яг тэр ингээд юугийн хэрэгтэй цагт хэрэгтэй мэдээлэл хэрэгтэй ингээд ухааныг ингээд олж байгаа хүмүүстээ би ингээд матч болоход бас бэлэн байна л гэж боддог байхгүй. Тэнгүүтээ юу болдог гэж чиний YouTube дээр ингээд анзаардаг байсан YouTuber-ыг үздэг ч юм уу эсвэл чиний ингээд юугийн сонсдог дуунууд чинь өөрчлөгдөж эхэлнэ. Чиний ингээд хүрээлчин өөрчлөгдөж эхэлнэ. Чиний ингээд юугийн одоо community гэж ярьдаг да. Тэр чинь бас өөрчлөгддөг байхгүй юу. Тэгээл чи өөрөө ингээд одоо токсик байж иж өөрөө бас мэдрэл муутай ингээ бас байж иж хизээч ингээ айлын сайн охин залууч юм ингээ үзэх экспект хийх шаардлага байхгүй юу да. Тиймээс энэ доторхоо ингээ одоо устгах буюу өхлийн үзрийг тавих. Дараа нь ингээ full card-аар ингээ нэг амьдралаа ингээ нүдэн анаа шинээр эхлэх байхгүй юу. Гэдгийг ингээ ойлгоцгоно. Дараа нь тарот гэдэг зүйл дээр хит бас ингээ обсесс ингээ болж болохгүй. Астрологи гэдэг зүйл дээр бас хит бас обсессив буюу ингээ нэг анхаарлаа хандуулж болдгоо байхгүй юу. Би энийг угаасаа анханасаа ингээ байнга ярьдаг те. Юу гэвэл магадгүй зүгээр ингээ мэдээлэл гэдэг утгаараа ч wisdom гэдэг утгаараа үзчихэд бол гоё байдیں۔ Өстой янз яг хэрэгтэй үед ингээ би зарим нэг тарот трейдерээс амар ингээ чухал wisdom авцсан байдаг. Гэлээгээд эцсийн сонголтыг би өөрөө л хийх байхгүй юу. Гэлээгээд би эцсийн шийдвэр би өөрөө гаргана. Гэлээгээд би амьдралаа хэрхэн яаж авч явах вэ гэдэг би өөрөө хийдэг байхгүй юу. Тиймээс ингээд нэг мэдээлэл авлаа, процесслоо, хойноос нь би яах вэ? Тэгвэл яавал би ингээд юу гэх
амьдралах уу нэг аятайхан болох уу яавал би ингээ relationship-ийн асуудал гоё шийдэх үү гэдгийг эцсийн дүн дээр ингээ хөдөлгөөн хийгээд амьдралаа ингээ нөө юу гэх юм нэг босгосон боов шиг гоё болгоно гэдэг чинь бол яг та одоо өөрсдийнх нь одоо нэг одоо шалгуур үзүүлэлт болж байгаа юм л да. Хизээч ингээ нөө юу гэх юм одоо жишээлбэл тарот нэр ингээл амар гоё хариу гаргалаа гэж бодъё заа. За иймэрхүү энерги байгаа юм байна. Иймэрхүү чиглэл рүү ингээ явах юм байна. Тэгвэл чиний үүрэг чинь юу вэ гэвэл тэр гоё энерги гэдэг зүйлийг зөөрөө мейнтейн хийх буюу арчилж тордох хэрэгтэй байгаа байхгүй юу? Жишээлбэл ингээд нөө би хэд хэдэн хүмүүс ингээ анзаарч байсан ингээл ялчгүй амар гоё энерги байсан, ялчгүй гоё нөхцөл байдлууд байсан. Гэхдээ ингээд нөө юу гэх тэр хүн ингээд нөө стил ингээд нөө нэг тэр энергиудээ ингээд нөө юу гэх мейнтейн хийж бас чадаагүй. Тэгээд буцаад ингээд нөө same cycle руу орсон. Би бас харж лээсэн. Зарим тохиолдолд би өөрөө ч гэсэн бас яг тийм байж ирсэн анзаарч лээсэн байгаа байхгүй юу? Сүлдө бүр чи өөрийгөө бүр ингээд чигчүүрээр хардаг болчихлоо. Чигчүүрээр нагаал за биш явж байгаа мэн гэл те. Тэнгүүтээ ингээд нөө би мэдсээр юм байж бас ингээд заримдаас унтсан байдаг л байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр гол үргийг нь хідүүлээ юу гэж болох вэ? Таарат энэ чамд ямар ч хариу гарч болно. Ямар ч кейс ингээ гарч болно. Ямар ч гаргалгаач ингээ гарч болно. За гол нь чи яг ингээ нэг юу гэх чиглэлээ ингээ нэг олоод авцсан бол яг тэрнийхэн дагуу одоо чамд хэрэгтэй ингээ юу гэх одоо maintenance буюу одоо тэр арчилгаануудыг хийх нь чухалхгүй да. Тэр би энэ богинохон ингээ нэг хугацаанд энэ богинохон ингээ нэг цагт таадад ингээ юу гэх яаж ингээ энерги мейнтейн хийх үү? Яаж би ингээ юу гэх manifestation урагшаа болох уу? Яаж би ингээ инэтэр гэдэг зүйлийг би бол тайлбарлаж чадахгүй. Гэтэ ямар ч лсэн би бол нэг чадхаараа нэг YouTube дээрээ ч юм ингээл нэг ярьж ил байна. Урагшаа явуулж ил байна. Тийм ээ. Тиймээс ингээ би таадтай ингээ нэг ярианы төгсгөл бас ярианы дүнэлтэнд ингээ нэг хуваалцаад чи амьдралынхын өөрөө бүтээгчин шүү гэдгийг ойлгоорой. Тарат үзэр дээр чам нэг иймэрхүү хэцүү хариу гарч ирлээ гэж бодож чи хариугаа өөрчлөх боломж бол чамд бүрэн боломж байгаа. Чи таймлайн буюу цаг хугацааны ингээ нэг паттернгаа өөрчлөх чамд бүрэн боломж байгаа шүү гэдгийг чи анзаарах хэрэгтэй байхгүй юу? Чи бүр маш ухаалгаар ингээ нэг ойлгоцсон байх те. Гэдгийг ингээ нэг анзаарнаа. За тэгээд би бас ингээ нэг ордуудыг рөөст хийгээд байдаг да. Энд ч болохоор зүгээр яг үндэ анхны шалтгааныг би бол YouTube дээр ярьжсэн санагдах юм. Би байнг ярьдаг дөө. Зүгээр бид нар тэр одоо нэг юм obsessive буюу одоо жишээлбэл нэг стереотипаар бид нар нэг ингээл нэг зааглаж ангилах гэдэг юм да. Энд чи өөрөө осолтой шүү гэдэг утгаар би рөөст хийж эхэлсэн байхгүй юу да. Тэгэл нэг тархиа унтраагаал стажик шааж өгч байгаа шүү. Тэгэхгүй нөгөө нэгтэй байхгүй. Одоо жишээлбэл би ингээ нэг хилэн цорд би ингээд нэг юу гин үхрийн орд би амар зүрүүд гээд яг тэр нэг юм ордны стереотипаар өөрийгөө ингээд нэг одоо хүлцдэг байхгүй юу? Үгүй шүү дээ. No тэгэж болохгүй. Чи тэгвэл ингээд нэг юу гин тим ордон дээр одоо шилэл нэг гой зангуудыг л юу нэ сошиал медиагаар ярьдаг да тий. Гэхдээ бас ингээд нэг юм хэдий ингээд нэг энэ pseudo science ч гэсэн бас ингээд ордонд бас мэдрэл муутай зангууд байдаг. Тэгэхээр бид нар ингээд нэг юу гин юу байгаагаа ингээд анзаархаас илүүтэйгээр бид нар юуг болохгүй байгаагаа мэдэх хэрэгтэй байгаа байхгүй тий. Чи үхрийн орд үйлээгээд маадуу хилэнц орд үйлээгээд яг наад чиг тий. Зүрүүд ингээд нэг байх чинь чиний амьдралд осолтой байгаад байгаа бол тэгэл зүрүүд байхаа болохгүй да яг ярих зүйл. Стаффок симпл байхгүй юу. Тэгээ гол нь ингээд юу юм миний хамгийн дуртай философч байдаг Слава Жижик гэдэг одоо амьд байгаа. Мань үгүй ингэж хэлдэг бид нар одоо нэг self discovery буюу өөрийгөө танин мэдэх аялал эхлүүлдэг ээ. Тэхинд бол бид нар астролог үздэг. Тэхинд бол бид нар ингээд нэг MBTI байна уу? Эсвэл typology ингээд нэг тестүүд байна уу? Тэхинд бол бид нар ингээд нэг whatsoever ингээд нэг юмнууд ингээд нэг байна уу? Гэхдээ бид нар ингэж ингээд судалж байгаа өөртөө нэг зүйлийг анзаарддаг буюу narcissistic loop hole руу орж байгаа анзаарддаг шүү гэдэг амар гол point хэлсэн баггүй юу? Тиймээс би энэ бичлэгээрээ таадтай дараачийн ингээ нэг дүнэлтийн ингээ нэг хуваалцаад чи ийм ордтой байлаа гэд чи таратан дээр нэг иймэрхүү кейс ингээ гарч ирсэн байлаа гэд чиний одоо нэг хүмүүс чамайг яг юу гэж дүнсэн байлаа гэд нэг хамаагүй заяа гол нь чи өөрчлөгдөж чадсан шүү гэдгийг л зөв хүлээн зөвшөөрөөч нэгт хоёр талхаараа штэ те ингээ нэг бас юмыг наата цаантай бодолтой бас ингээ нэг харах хэрэгтэй байхгүй юу үнэхээр ингээ нэг чиний нөхцөл байдал дээр одоо let's say бодоод үзье нэг надаас нэг би нэг суулгаанд хожих уу гэж асуухал эсвэл би нэг одоо энэ хувьцааны ханшин ингэж тэгж өсвөө гэж асуу. No. Тэгж яг навших гэдэг тийм үстэй. Гол нь ингээд нэг чи тэгвэл хувьцаан дээр ингээд амар сайн тоглолт хийдэг болохыг хүсэж ивэл чи tarot reader биш заяа. Мэргэжлийн ингээд юу гэх юм
зөвлөгөө өгдөг, мэрэгжлийн консалт өгдөг хүмүүстэй л одоо харьцсан уу гэхээс чинь нэг юу шүү дээ. Чи өөрөө юмаа сурах нь чухалхгүй юу? Тэгээ одоо жишээлбэл чи амар ингээд нэг abusive үерхлийг ингээд нэг үзээд хэцүү ингээд нэг нөхцөл байдлаас ингээд survive хийж байгаа болж штэ. Чи яг үндэ надтай холбогдох шаардлага байхгүй юу? Чи хинтэй холбогдно гэж чи тераписттэй л холбогдсон штэ. Тэгээ яг зүгээр юмыг яждаггүй зүгээр ингээд би арай өөрөөр ингээд wisdom арай өөрөөр мэдээлэл олж авъяг гэвэл магадгүй надтай холбогдох байхгүй да. Гэхдээ гол нь үргэлж юмд баланс гэдэг зүйл ингээд байх хэрэгтэй шүү гэдгийг ингээд нэг ойлгоорой. Ямар баланс байвал чиний мэдлэг, чиний мэдээлэл, чиний итгэж өмөрч бүх зүйл бас худлаач болж магадгүй шүү. Гэтэ энүүдээс хаан зовх шаардлагагүй. Чи энэ болгоноос ингээд өөрөө ингээд юу гэх зогсоод амьдралаа бүтээж сурах гэдэг энэ үндсэн маш том ингээд юу гэх чадварыг л сураасаа гэж би хүсэж байгаа байхгүй юу. Тийм байна. Тэгээд stay blessed. Дараагийн бичлэгээр уулзъя.